Эрхэм хүндэт үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүгөө яриа нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Өвсгөл аймгийн Галт сумын харайт бүхийн сан барилдааны дэлхийн аварга Монгол улсын гавьяа тамирчин улсын зан Дамжуугийн зэн давьш Орилон саатаад байна. За та сарган давтаа сайхан үйлж байна уу? Сайхан үйлж байна. Энэ жил он гараад дулаараад одоо сайхан болж байна оноосоос. За витинкээ данг сайхан байна. Би бас Баянбуулаас ирээд өдөө идэв манайх. Тэгээ ирж чад хөөр мөрөгчгүй ажиллаар орж ирээд нэвтрүүлгийг тааралдаад яхан хуц дээл хуцаач дутуу өмсөд эсэнд уучлалт нь байж тээ. Яхаа хамаагүй тийм ээ. Ямар бүх юм дээр заавал хөрөг байж явах таа гэж чад. Тэгээд энэ тамирчин чинь амын тамираас хол байдаг шүү дээ. Амны тамиг тач болохгүй тамирчин бол гээд ингээд бас тэр талаас тамигдаг байх та. Сонирхдаг юм байна. За одоо тэгээд ер нь нутгаасаа гараад олон жил болж байгаа бах. Тэгээд яг хөө байнгын нутгаараа явдаг байлгүй. Өвсгөл аймгийн Галт сум гэдэг ер нь байгаль цагуурын ямар хуу орчин нөхцөлтэй, ямар сайхан амьдралтай ард түмэнтэй ийм нутаг орон байдгийн нутаг усныхаа сайхан үг түүгээс хаваалцааш та. Манай нутаг бол одоо Тархтай нуруу гэж газрын зураг дээр ярьж байгаа. Тэгээ Тархтай нурууны ард тал өвөр талд нутгалдаг. Тэгээ манай бол хуучин Аранга аймгийн сум байсан юм лээ. Тэгээс үүлдээ Өвсгөл аймгийн сум болж сум хууль дээр өөрчлөлт орсон. Тэгээд яг манайх бол манай нутаг бол тэр ерөөсө 10 өргөө аль шантай халуун хүүтэй аль шантай. Тэгээ самар жимсний орон байхгүй. Их самар жимс уруу улсууд ашиг орлоготой. Тийм баян сайхан нутаг. Далайн өнгийн хошуу манай нутаг бол. Тэгээд тэрнээс тасарч гэж орсон манай нутгийн түүх бол. Би бол өөрөө ингээд цэрэгт 1970 онд ирсэн. Тэгэл ингээл энэ бүхий спортоор хичээж ирсэн тий. Хүүхэд баг цагт ер нь одоо таны хүүхэд нас ямар хуу өнгөрөв тийм ээ? Аав ээжтэйгээ байсан, хөдөө нутагтаа байсан тэр сайхан үеэд дурсаад аав ээжийнхээ удам судраас манай үзэгчдэд бас та сонирхуулаад яриад. Яг би 1960 онд баг сургууль төгсөөд хөдөө 64 онд хөдөө мал дээр гарсан. Тэгээ 4 дугаар төгсөө. Тэгээд аав ээжтэйгээ нэгдлийн хонь манай аав нэгдлийн хонь хардаг байсан. Тэгээд тэр хонь малданд тусалж хөдөө өссөн. Тэгээд хөдөө өсөхдөө би бас ангөрөө хийдэг, цанаар одоо гулг тоглодог. Тиймэрхүү тамирчмаа ихтэл ер нь залуу хүүхэд насаа өнгөрөөсөн дөө. Тэгээд ан хийдэг байлаа цанаар. Тэгээд уулын уруу өрөөсөө дахиж ангөрөө хийдэг. Тэгээд агент одоо ангийн өвсний төлөвлөгөө агент дэрдэг байгаа сум. Тэгээд тэр юм би нөгөө ховор ангийн алж өгдөг. Тэгээд надад юу яадаг. Тиймэрхүү харьцаатай өссөн. Тэгээд хөдөө 16-тай байхад манай бригадын дарга өхөр тэрэг айл нүүлдэг гээд. За. Тэгээд өхөр тэргээр айл нүүлгээд ферм одоо олон айлууд зүүн явган одоо өхөр тэрэг айл нүүлгэн. Тэгээ хүнд ачаа чинь одоо манай нутаг авдарч одоо метр 50 тийм том авдруудтай шүү дээ. Тэр их эхлээд даахгүйсэн сүүлдээ даадаг болоод тэгээ том хувинтай одоо аарцагаанууд ачин тэр гүрүүс гэж байх шүү. Нөгөө фермийн улсууд чинь үнэ малтай чинь биелөөрэ ганцаар ачдаг байх. Тэгээд нилээ тэр өхөр тэрэг хөтлөж бяр суусан. Их бяртай болсон өхөр тэрэгчний буйнаар. Тэгээ өхөр тэргээ эвдэрхээр зэрэг нөгөө гол нь хугарна, шаантаг шаан тэгэл янз бүрийн юмнууд сольж мөрн хагарна гэж тийм. Мөрн хагарна тэгэл тиймэрхүү юмнаас бол би бас мужаа хийж сурсан. Тэгээд тэр мужаа хийж сурсныхаа буйнаар одоо энэ өөрийнхөө орчин өөрийнхөө амралтан дээр ширээ сандал юмнуудаа өөрөө хийчдэг. Тэгээ бас би давхар бас нэг айл нүлгэж явахдаа бяр суугаад бас мужаа сурсан. 2 юм сурч ирсэн. Тиймэрхүү төвхтэй ирлээ. Тэгэл цэрэг дээр ирээд байжсэн чинь яг хоёул нөгөө цэргийн амьдралыг жаахан хойш нь байдаг. Тэр хөдөө байсан үеэсээ эргээ сайхан дурсах та их
цанаар ан хийдэг байлаа гэж. Тэгээ бага сургууль төгсөөд хөдөө гарсан гэж. Тэгэхээр нэг дөнгөж 10 хэдтэйгээсээ л ер нь анчин болсон юм аа даваар. Ерөөсөө калиораар тэгэл ан хийдэг. Тэгээ нэг үнэг найрс тушаагаад. За. Хоёр үнэг тушаасан. Тэгээд нэгдүгээр зэргийн үнэг 21 төгрөг байсан. Тэгээд 40 төгрөг авсан. Тэргээр 35 төгрөгөөр цаана аваад. Нэг том хөөх цаана аваад. Тэгээд тэргээр гулгаад тоглоод тэгээд тэрийг унаар сурчлаа. Тэгээд ан хийгээд өндөр ууланд тэгээд явж ажиллаж өрөөс мөрөөс ингээд нүүрлцсэн байна л да модноос гараад. Тэгээд дээрээс нь одоо өглөө нар тусах үеэр дээрээс нь гулгаа дахиад орохоор өрөөс мэддгүй гулгаж байгаа болохоор. Тэгээд гинтгээ хараад өрөөс дахин би тэгэхээр цанаараа торонцгээд буугаа мулталтаад ганц хоёрыг будаад авчдаг. Тиймэрхүү сахилгууд өгд байл л да. Их л хурдтай бодож байна да тий. Тэр итүүргэн боддог байсан. Тэгээд хүүхэд эвсэлтэй л байсан. Хамгийн анх ямар ан хийж үтсэн Юу юм. н боргороос таруу үнэг их олно гэсэн. Арсын тушаан. Арсын тушаан 21 төгрөг 1-р зэргийн үнэ. Боргоросоо сайхан хоол ундаа гэдсэн. Тэгээ та одоо цанаар ингэж явж штэ тий. Боргорос буутчаа тэрийг яаж гэрлүүг авч явдаг гэсэн. Тэр чинь тэр дөрн шуулаад өвчөөд арсанд нь толомлоо тэгээ мөрөн дээрээ тавиад дахиад ороод ирсэн. Хоёулаа бодож байгаа. Тиймэрхүүд маягтай. Танай аав тийм анчин хүн байсан. Манай аав бол анчин биш. Ан хийдэг хүн байсан. Манай ээжийн талын ах нар ан хийдэг гэсэн. Тэгээд тэднүүсийг дуурайж анд мод үргээж өгч явж тэгж ангийн дөртөө ууж нагц нарыгаа дагаж. Нагц нарыгаа дуурайж явж гэсэн. Манай аав бол тэр ан гөрөнд ставиасгүй байсан. Тийм үү. Тийм. Бүхий л талын ус. Манай аав нь улсын шарж жолооны баяр 5 давж начин цол авч ирсэн гэлээ. Шарж жолооны баяр гэж. Шашны баяр юм шиг байна. За. Тэрний аав нь довдоо харцаг гэж харцуу цолтой хүн байсан гэдгийг. Тэгээд тэрний аав нь бас аюур зан гэдэг хүн одоо тэрний цолгон шиг нь мэдгүй бас л мундаг барьтай улс байсан. Тэгээд манай аавын тал бол удаантаа бүхий гарал үүсэлтэй л улсууд. Тэгвэл та чи их удам залгасан хүн байна тийм ээ. Одоо миний хүүхдүүд хүртэл одоо бас удам залгаад одоо жуудаа өгөхөөр барилддаг шүү дээ. Манай цэрэн найдвар доох юм байна. Том байнд очир бат гэдэг энэ хоёулаа жуудаа өгөхөөр барилдаж байгаа. Одоо дасгалжуулж хийж байна та. Тэгээ ерэн зүгээр яг би таныг их багасаа ан хийсэн анчин хүний хуваар энэ монголчууд ч одоо тэгээд ан гөрөө гэхээр л амтан алж хэдлаа гэх гээд нэг хэсэг хүмүүс байдаг. Тэр хүмүүст бас нэг сайхан ойлгогдохоор ангийн дэг ёс жаягийн талаар нэг сайхан яриа та. Ёстой зөв асуудал тавилаа. Би ерөөсөө ан хийн гэдэг ч одоо ер нь дээр бичгтэйг хууль гэж байсан. Цагаан сараас хойш бол ерөөсөө ан хийх ямар боломж байхгүй. Өслөг амьтны үсэн суудлал орцсон байдаг. Махны чиглэлийн амьтан болохоор туранхаа турсан байдаг. Цагаан сараас хойш ан хийх бүр зөвшөөрдөг ийм үе байдаг байсан. Тэгээ ан явж байхдаа бол одоо дандаа 90 сувэ одоо тийм сонгож арна. Тэгээ сээлтэй амьтан алаад одоо хөхүүд тарууч байдаг юм тийм алах бол их хориотой. Дараа нь ан агнагддаг ч одоо миний хувьд л ерөө тийм аз харьцдаг. Тэгээд бас цуг явс уусуудаа их хэлнэ л дээ. Та ийм алж болохгүй шүү. Зарим нэг тоглолт манай нэг найз гөрөөс алж өвчөөд аваад ирлээ. За чи юу бол гэсэн 3 аллаа 90 гөрөөс л аллаа гэж юм л дээ. Тэгээ нөгөө маханд гаргаад үзсэн чинь нөгөө зүрхний хүзүү байхгүй. Урны хүзүү чинь бүдүүн байж штэ. Зүрхний хүзүү чинь нарийнх юм байж штэ. Тэгээ чи худлаа ирээд чи. Тэгээд хоёлаа хэр муудаж ийлээ. Тэгээ тиймэрхүү юмнууд ангийн нөхцөлд зөндөө тааралдсан штэ. Ахыгаа дагж ханд явдаг лээ нагцхаа. Тэгээ өвлийн одоо эд хүүдэн чинь имэйлээд ирлээд тохмоо дэвсээд тэгээд хөлөө өвөрлөд хоёр тийш хараад унтчихдаг. За. Хоёр хөлөө өвөртөө. Тэгээд үслээ дээлтэй явна. Тэгж одоо төвчээр олсон байгаа би. Хатуужил суусан. Тэгэл энэ ангаашуудаа бас сурмаар юм хэрэг хатуужил төвчээр хоёрыг бол ангаас суулсан. Одоо би 8 цаг сахад нэг таруу алж ийл. 9 цаг сахад таруу бас гарч ирээгүй. Гихч шийтэй. Энэ бол зүгээр нэг эрх ортон л юм. Тэрнээс 5 цаг сах бол зөндөө шүү дээ. Тэгээд арсаалах янз янзд байдаг. Тэгээд
энэ тэрнээс энэ хатуужил суулсан болов гэж боддгийг хатуужил. Чи одоо нэг нүхний шил сахиал өдөржин суuna гэдэг чинь 9 цаг гэдэг чинь бүтэн өдөр яаж. Бүтэн өдөр тэгээд ялаа шумалж үргэх их байхгүй шүү дээ. Яг тэр нөхцөл тарв гараад ирдэг байхгүй. Тэр учраас нар хаална тийм ээ. Нар дээрээ шарна тэгээд тэрүүнд л чанагдсан тоглолдог юм. Тэгж бас хатуужил болсон баха гэж боддгийг. Хамгийн анх их том ан ямар ан хийж үзв та? Нэг үргэлэнд юусан гахаа хургаад гарахаа байлаа 3 гахаа. Тэгээд хайчаад маргааш өглөө нэрээд би нэг ферм нүүлгэж явж байсан байхгүй. Тэгээд фермер эхлэгч Дашвантангой ах нь Банчгагой чим хин даш нэг хүн байсан. Тэгээд би дүр явж байгаа. Маргааш нь нөгөө хургасан гахаад над дээр ирж байсан. За. Чи би нэг хүний хариу гэдэг буутай байсан. Хариу гэдэг. Гахаа явлаа шүү гэдэг үргээчээс үнс ми хажууд ороод байгаа. Би чи хажууд энэ гахаа найчдаг гэсэн чи гинт ороод ирлээ. Тэгээд тэр газар дээр би хоёрыг буудж яваад тэгээд нэг бөөн баяр байна. Анхудаа том юм байна. Анхудаа хоёр гахаа аллаа. Тэсээ нөгөө өвгөн Банчгагой ирээд намайг үсээд баяр хүргээл. Тэгэл нөгөө манай нөхцөл алсын хүндэн толгой молгог нөгдөг одоо нөгөө зүйлд гэж ярьж байгаа. Одоо шагналын юм да. Тэгээд би нэг толгойгоо Банчгагой тэгж тэгээд Банчгагой намайг үнсээд их өөрхөн настай хүн. Бид нөө тэгж өдөө тэгж өслөөдөө. Ангийн махыг ер нь хуваар хийхэд яаж хуваар илдэг юм бэ? Гэхдээ газар өөр юм билээ. Зарим энэ манай зүү хараад би чинь эрүүгийн төлөөлөлт хийжсэн. Тэгэхэд бас өдөө хамтар амж явсан. Өрөөс салаад нэг махнуудаа бөөнбөө хуугаа тавьчих. Тэгээ буруу хараад зогсчод энийг энийг модоо сайх. Энийг авахэр нэг буруу харж байсан чинь тэр сонголтоо өөрөө хийчих байгаа байхгүй. За алийн чамаагүй л хаамгаар. Алийн ахуйгаа тэгээ заагаад нэг хүн. Тэгээ нэг энийг наав гэхээр тэгээ нөгөө яаж л хуваацсан чинь тэгж хуурь хийх юм байл. Манай нутагт бол хөрөөс алдаа гэж чинь ахмад хүнтэй ууцсан гуйн гэдэг. Залуу хүнд бол хүзүү хаамаг нөгч тий. Тэгээ газар яс өөр юм шиг байна. Ангийн тухайд бол эмчилгээний зориулалтаар одоо ямар юмыг ер нь юунд хэрэглээд байна энэ ангөрөөний холбогдлолтой ер нь түгээмэл хэрэгэлдэг. Одоо таргах чинь цөсийн цайн гэж байгаа. Нойруулцгаа сайн гэдэг юм л да. Үнэхээр сайн юм байлээ. Одоо манай нэг ахын нагас ахын авгаа цөс муутай байсан. Тэгээ бид нүс харцтай явж байгаад 7 хоног таргууны цөс идэ. Тэгээ одоо зүгээр болцсон шүү дээ. Тийм үү. Ерөөсөө цөс гэхээ байсан. Тэр яаж хэрэглэх вэ? Ингээл цөсийн нөгөө ингээл уугаал устай холиол уугаад байсан. Тэгэл хэрэг өвчтөй тар байх юм тэгээ шууд тагалт тусан шүү дээ. Тэр хамгийн аюултай тэр байхгүй юу? Тийм. Хүн мах нь бол үнэхээр одоо хүн мах нойруулцгаад их өвчдөг юм өвддөг байхгүй юу? Тэр үндөхөд зүгээр ёстой өргөс авсан юм шиг зүгээр болдог юм байна. Тэр яаж иддэг юм бэ? Бас л түүхийгээр устай холиол жажлаад идчих юм уу, залгичих юм уу? Залгичих байгаа. Би тэгэхээр бас нэг удаа нэг хүн амхын экспертэнд ариханд хийгээд ийсэн цуглуулаад. Тэгээ нэг борлоод байх юм лээ. Тэгээ тэр бол бас болох арга хэмжээ шүү. Бас жаахан вирусын дараа тийм ээ. Тийм нэгдүгээр тэр хоёрдугаар муудахгүй. 100-ны халуун чинь ингээд юм хийчих юм л муудчих шүү дээ. Тэгээ тэрнээс болоод нэг устай юм тэгээд тэр их сайхан хадгалаад идэв юм л. Одоо танаа нутгаар ч одоо баавгаа нэг хандгаа манай тэнд бол байхгүй. Зөвхөн гахаал үйдий. Энэ галт ч одоо хоошоо энэ арангаан тариат тэгээ цаашаа залгаад явдаг бах. Энэ юуныхан гээд далаа чонгор ангийнхан гэж л одоо ярих юм хуучны аран тийм ээ. Тэр их сайхан мундаг ган хийсэлдэг дарахчууд ихтэй байсан юм лээ. Танаахан дунд одоо тиймэрхүү уран дархан улсууд ирнэ бий юу? Та гарын ур хэр хүн бэ ирнэ? Яг манай 90-тэй дархан гэж одоо манай аав үеийн хүн байсан. Манайх дайл үйлчдэг. Тэгээ одоо нэг хэдэн сарлаг өхөртэй нэг тийм ядуудуул хүмүүс айл байсан юм байлээ. Ер нь одоо дархан хүн мужаа хүн чинь өөрөө хоосон байдгийг шүү дээ. Хүнд юм хийж өгсөөр байгаад. Тэгэл одоо хүнд бэлгэлдэг юм уу, нөгөөдөл нь авдаг юм уу, өөрөө тавилгаа явах байх шишээтэй мужаа юм бол. Тэгээ тийм сони юм өдөө мэдэрдэг л дээ. Миний тухайд бол гараа өргөх юм бол би энэ Монгол бичиг сурахтаа өдөө би
58 онд манай аав заасан. Тэгээд Монгол үчиг сураад тэр үчин цаас одоо ховрол байсан юм уу? Дээр үеийн үнэн сонин гэж одоо Монгол үчээр бичсэн сонин байсан. Тэрний гол нэг 4 хуруу ихтэй цаас байна. Тэрүүн дээр Монгол үчиг гэр бичиж ааваасаа залуусураад тэгээд би хонь хариулж явахдаа цасан дээр хунгуран дээр одоо шилүүрээр ингэж зураад Монгол үчиг ингэж бичдэг. Тэгээд тэрэн дээрээс тэгээ бас ан амтан морь зурна. Тэгээ би чинь тэгээ зураач болсон шүү дээ, зурдаг болсон. Уран зураг зурна. Уран зураг мужаа. Тэгээ байглаасаа би тэгж сурсан да. Тэр ахуй амьдрал нөхцөл ерөөсөө нөхцөл тэр өөр заагур байхгүй. Тэгээд тэр Монгол үчгийг их нөө хөлдөр гараад их уншсан. Энэ төвдөөс ирсэн соёл Монголыг шингэсэн байна лээ. За. Төв чинь 16 хэлээр ярьд юм байна. Тэр номон дээрээс харахад. Тэгээд тэрнээс төвдийн соёл Монголд их орж ирсэн. Одоо энтх талаас гэх юм уу? Шарын шашин дагаж. Тийм дагаж орж ирсэн. Тэрнээс одоо 33 хүний модон гисрийн тууж энэ тэргээл баахан тийм Монгол үчүүдийг их уншижээ л аава тэр хуулан бичлэг хийлэгдэг. Монгол үчиг хуулан бичлэг гэж гарын өөр их сайхан суудаг. Тэр утгаараа би бас юм зурж гавны шог зураг мар татвар зургууд зурсан л да. Тэгж би бас номын буйн дагаж бас тийм юм сурсан л да. Хэдийгээр одоо сургууль соёлоор нэг яваагүй ч гэсэн бие дааж маш бие даах одоо үлгэрсэн байна тийм ээ. Тэгж зурж ирсэн. Бүтээн байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Remicon хувьцаат компани. Тэгээд ер нь одоо хөдөө орон нутагтаа байхдаа бас тэр нөгөө айл интернүүлгээ жаахан бяр тэнхээ суугаад ирэхийн цагт нэг овоо усны наадам юмд бас ам хомд гарах уу? Ер нь тэгэд баярлж байгаагүй. Тэгэл цэрэгт хавар ирсэн. Тэгэхээр тэр айл нүүлгэж байгаа нөхөр тэрэг мэрэг аавд хөлөө өгчээрэй гэж хэлээд. Тэгэл аймгаас гараад ерөөсөө гинтгэл бяр орсон юм уу? Замд 500 цэрэг ирсэн өсвөлөөс. Тэр дотор ч хээр барилдад төрүүлээд тэгээд цэргийн карантин дээр барилдад төрүүлээд тэгээд алтан булаг сумар бас барилдаад манай дарга нар авчирууд барилдуулаад тэгжил үндэсний хөр ихэлж барилдсан эхэлсэн. Тэгэхээр ер нь барилдах тэр нэг авьяас бол танд байсан байна тэгэхээр. Бяр л байсан. Тэгээд техник бол яг муу байсан баг гэж боддгийг. Тийм үү. Дарга их муутай байсан л да. Тэгээд цэргийн анги дээр байж байгаа л тэгээд манай нэг дарга улсын аймгийн аслан цэргийн аслан Сандугазар гэж хүн одоо энэ булганы сайхны хүн байсан. Тэгээд тэр хүн цэргийн баяраар цэргийн анги дээр байлж байсан чинь баярт хоёр тэр хүнтэй үзүү төрөнд үлдсэн. Тэр нэг өдөр Сандугазаргаа тэгж чиний гарч юм байна чамайг хот руу авч явна гэж намайг дагуулад явлаа. Энэ одоо яах ч юм бол гэж явж байсан чинь алдар нийгэмлэг газар авчирлаа. Тэгэл Оросд даш дарга гэдэг экспорт хийсэн орлоготоор дашуурандаа гэж байжсэн. Тэгсэн хажууд нэг ёстой нэг хайнгийн шар шиг нэг бүхэл болтой хүн сууж байгаа юм. Ямар сайхан бөхөө гэж бодвол. Тэгсэн нөгөө намайг авчирсан Сандугазар чинь нөгөө хүнтэй чинь тоглоод чамайг дарах хүн авчирлаа гэж нөгөө хүний чинь тийхээ. Тэгсэн нөгөө хүний жоомолдодгүй чиний ийм үл юмар даруултаа намайг энэ төргээд хоорондоо яриад хөхрөөл. Ингээд тэгээ нөгөө дашвагч намайг хувцас тайлуулаад бүх иргэд тойруулж харуулаад тэгээ дамжин шар багшийг явуулж шалгуулж авна гэж тэгж хэлээ. Одоо Өдлөрийн Баатар дамжин шар багш. Тэгээд байжсэн нэг өдөр дамжин шар багш ирээд авлаа. За ингээд үзэж хараад аавнаа л гэж. Тэгээд алдар нийгэмлэгт хаалгадах жил ирсэн шүү дээ. Тийм үү. 3 дахь жил дээр. 3 дахь жилдээ. Тэгээд ирээд байжсэн. Тэгээд нэг жил бэлтгэл хийгээл
Тэгс улсын баяраар барьж ирсэн чинь анх удаа барьж байгаа шүү улсын баяраар. 74 онд зүйл. Тэгсэн лунда начаавла гараарай л гэдэг. За. Ямар л гараад яваад ч нөгөө сууж исэн үуч байж. Нэг шар шиг. Нөгөө чи юу хийхийгээ зогсож байна. Гэхдээ аймар юм. Тэгээ би 4-ийн даваад. Нам авсан юм болоо да. Тийм байх нь амлсан байх нь. Тэгсэн залуу цэндээс гараараа цэргийн тэгсэн бахан тэгэл дуудлаа. Залуу байсан. Тэгээд үзээ явцсан чинь эхлээд мундгал байна. Тэгээд нөгөө хүн яхан цуцалж байгаа болтой шүү. Дайраад байлээ. Тэгсэн чинь ах нь одоо энэ жил заан болсон надад дүү тогтоо барилдахгүй гэдэг тийм юм хэлэхгүй. Юу гэж авсан гэж хэлээ дайраа хийж байна. Зоригтой байж тийм дайраад юу гэж авсан түгэл гэж. Тэгээд лунда начингаар 4 даваад 5-ын даваад мөнхөт аврагад тарваа. Аврагын аманд очиад. Тэгээд мөнхөт авчиж. 5-ын даваад. Тэгсэн очсон том цагаан юм зогсчих. Бариад авлаа үзээд байлаа. Нилээ үзлээ 20 минут үзлээ. Нэг ингээд тоогдож явах нь мөрдсөн чинь гараараа газар тулаад авлаа нэг. Хий дараад. Хий дараа сунц явахгүй. Тэгсэн намайг лөвдөгөө засч ийсэн. Лөвдөг. Чи одоо даа хэрэгэд ухраа татсан бол авраг явчихар байлаа штэ. Тэгээд намайг загнаж ийсэн. Намайг лөвдөгөө засч ийсэн. Тэгсэн мөнхөт бол ирэн муудж гаалтай. Ялаж гаалтай байна. Дөө ахын одоо энэ жилийн төрүүлэх гэж байна. За. Ахын одоо энэ жилийн төрүүлэн чи яа төрийн наадам ганц биш шүү гэж хэлхий. Тэрнээсээ өмнө ер нь юм яриаггүй. Юусэн яриаггүй. Тэгээ нэг тулж босч ирээд. Тулж босч ирээд моостод орж байгаа байхгүй. Тэгээд би хэллээ. Хэлж чадсангүй. Одоо ийм авраг хүний гуйхаад гараад яад юм блэ бас Аз ярьж тийм бол 9 шидийн бодсон шүү. Тэгээд тэгж гэж төсөөлөөгүй байсан байлгүй тийм. Төсөөлөөгүй тэр авраг хүний чинь тэг гуйн марын ямар юм битв. Тэгсэн амгалан гээд дүүн надад 1 оны зэрэг байхгүй юу. Мөнхөт аврагын уу? Тэр хамаа ихцгийнх нь үүдэл. Хамаацын амгалан гэдээсэн. Тэгээд Хожим аймгийн аслан энэ болсон. Тэгэл тэгж байгаа төрийн наадам ганц ус гэдэг харин тэгэл хэвдээд өглөө. Тэгээд мөнхөт дугаар унтлаа. Тэгээд дараа жил нь яг тэгэл норуу битэр тунаад баян хонгорын норуу. Яг тэгээд мөнхөт авраг тэр чин 74 он тэр чихтэй яваад төрүүлсэн байна. Төрүүлсэн шүү дээ. Тэр гоё энэ жил миний сүүлчийн төлөв төрүүлэх гэж шүү гэж хэлээд байсан. Өөр мэдээд. Хэлээд тэгээд баян мөнх аврагыг тонгороод тэгээд хайсан. Тэгэл яаж ийсэн. Тэгээ ер нь тэр одоо том дархаа аврагтай цэргийн хүн гарч ирээ барилцсан тэр аврагыг тий барьж чадал юм ер нь яаж мэдэгдэх тэр аврагч ихэд аатаас өртөө хүн байсан. Ихтэйд бариад нэг хоньны хашаар өхөр хээлжүүлгийн хашаар орж байгаа зүйл 2 хэмээр орж ирсэн 2 гар болдог юм байл. Тэгээ би ч залуу мотор сайтай байлгүй дээ. Бас дайраад үзээд ийсэн. Өөрөө голох юм байхгүй бас. Тэгээд сүүлдээ тийм юм боллоо. Тэгээд тэр нь бас нөлөө болсон шүү надад дараа хожимо. Тийм үү. За хоёлаа тэрийг хойш нь яри тийм ээ. Дараа нь яри. Тэгээд айрамд ирэхэд одоо та нарын үе чинь нэг хадаа авраг гэж сайхан бүх зарим догтох авраг гэж сайхан бүх тэгэл одоо шигэн зан 30 сүрэн зан гэж та нар ч одоо яг нэг үед хамт алдарт байсан юм уу да тийм ээ. Тий. Тэгээд тэр үеийн сайхан бөхчүүдээс энэ алдар нийгэмлэгт ирээд ямар улсуудтай хамт бэлтгэл хийж ямар багш нараар хичээл заалгаж явсан тэр сайхан дурсамжуудаасаа яах яриа. Тэгээд би ч халагдах жилээрсэн учраас энэ цэрийн тогт хадаа биднүүд 1 оны зэргүүд юм л да 70 оны зэргүүд ч гэдэг. Тэгээс эднүүд чинь шал өөр 2 жил бэлтгэл хийсэн болохоор хамаагүй илүү байхгүй. Би чинь шинэ хийж байгаа. Тэгээд 1 жил бэлтгэл хийгээд тэгэл цэрэн дотч бас их авиастай үнэлээ тэгээд аваргаараа тасрахаа яваад өгсөн л дөө. Тэгээд тэр үеийн чинь цэргүүд сайхан цэргүүд их олон байсан. Одоо Хадбаатар манай Витер чинь бас нэг багийг штэ самжуудаа өгөө. Манай хадаа Витер чи 2 дотн хоёлоо бас таруу дурмунд явдаг тийм л байлаа. Тэгээд одоо заримуд нь хөдөө гараад бас гандцсан. Тэрнээс бас цолох оруулууд их олон байсан.
Тийм үү. Заримуд нь одоо бас тэгээд өөрийн гандаачих улсууд байх юм л да. Нэг сайхан залуучууд их байсан шүү дээ. Тийм үү. Тэгээд одоо 30-оос өрн Виторид ишгэн зам байна. Ишгэн ч одоо хойд 72-ны зэрэг л дээ. Ишгэн зэрэг тогт 30-оос өрн бас л манай оны зэрэг хаа тэгж илээ байсан. Наасл аслан гээд нэг сайхан залуу байдаг байсан. Одоо хөдөө жил нэрвс барилдаанд боллоо. Булганы хүн баг тийм ээ. Булганы сайхны хүн. Тэгэл тэр үеийн мөчүүд цэргүүд сайхан биевэл дээр хөгжилтэй сайхан цэргүүд ирдэг байсан. Одоо хөдөө нөх мод хат хийдэг юм уу? Одоо ердийн хөсөг байсан үед тэр машин техник хөгжөөгүй. Тэр үсэд би одоо шал өөр байлаа шүү дээ. Одооны улсууд бол тэр муутай. Дамын хотын хөгдүүд бол хэцүү байж та бил. Тийм юм зэрэгт очих юм. Тэрийн харинтын тэр бас очих үзлээ. Би чангараагүй тийм. Чангараагүй тэгээд үүлгэр суулгуур тэгээд гуй муугийн дээрээс дүүрэн гуйтай зэрэг нэгч байхгүй байх юм билий. Муухай юм билий шүү дээ. Настай хүн шиг салтаас юм яваад байгаа чинь. Тэгээд тэгж одоо хөдөө ажил төрөл хийж өссөн хүн чинь шал өөр юм байна лээ. Гэж би бодсон. Тэгээ энэ одоо та бол сам бөхөр дэлхийн аварга болсон жудо бөхөр бол одоо олимпийн 2 наадамд эх орноо төлөөлөн оролцож явсан. Энэ бүхийн төрлийг сонгоход ер нь хэн нөлөөлж та энэ сам жудоогоор явсан юм бэ? Яг уу тэр минь намайг хүргэж ирсэн Сантуга 6 буйнаар одоо тэгэл дараа нь энэ дамжин шарвагш очиж аваад тэгээ дараа нь өвгөн хүү багш манай алтын дасаж үлж байсан шүү дээ. Өвгөн хүү багшийн шавар би нэг чөлөөт орсон чинь гэхээр нүхгүй байсан байхгүй юу? Артаг багш цэрэн даш улсын найзын цэрэн даш гэж байсан. Тэгэл бас миний чинь тийм сайн тамирчид байсан байхгүй юу? Надаас төрүүлээ бэлтгэлээ. Артугаач бүр туршлагатай том ахмад хүнэлтэй. Тэгээд өвгөө багшд намайг авъя гэдэг өвгөө багш. Тэгээ өвгөө багш намайг авч анх улсын аваргаар оруулж 73 онд мөнгөний медаль авч улсын аваргаас тэгж ирсэн байхгүй юу? Тэгэл ингээл тэр хоёр багш нараа сонголсон асуудал та. Би бол алийг байсан. Аль олцсон л ороход бэлэн байсан. Аль дөрөнд ороход бэлэн байхгүй. Тэгээд тэр хоёрын хоорондоо яриад юу скэл за чи яав би ингээл тэгээ боломжтой л жодоо байсан. Тэгэл уурсан тийм л. Тэгээ ер нь энүүгээр хичээллээ та ер нь анхны одоо тэр мөнгөн медалаас хойш цаашаа ер нь ямар тэмцээн уралдаанд орж ийн олон улсын төв дэлхийн тэмцээнүүдэд ямар амжилт гаргаваа. Тэгээд 74 оноос 84 он хүртэл би ерөөсөө дан алт авсан. Алт авсан. Монгол. За. Дандаа л алт авсан. 10 жил завсаргүй төрүүлж шүү дээ. Тийм байсан. Тэгээд тасалсан л да нэг хэсэг. Тэндээ бол өөр хижинтэй. Та ч яг хэдэд барилдаж байсан гэсэн үг юм. 90 кг. Жуудаагаар 86 төрөлдөг байсан. Тэгээ ер нь тамирчин хүн бол одоо залуу тамирчтай хандаж хэлэхэд одоо эхлээд ахмад үеэсээ сурах хэрэгтэй. Ахмад одоо дээр өмнөх үеийнхээс. Тэгээд өрсөлдөгчөөс их сурах хэрэгтэй. Одоо гадаадаас. Гадаадын багш нар, дотоодын манай Монголын эрдэмтэн багш нараас их суралцах хэрэгтэй. Туршлага их байна шүү дээ. Одоо тэгэл ийм юмнууд олон талаас нь суралцах хэрэгтэй. Тэгээд нэгдүгээр хувцас формаа сайхан өмсөх хэрэгтэй. Хумс суруугаа авах хэрэгтэй. Одоо бие л одоо зөв авч. Тэгээд дэвжэн дээр одоо гаргасан хойно бол бие зөв авч явах хэрэгтэй. Хувцас формаа өмсөв бие зөв авч байлгүй. Тэгээд тэн дээр бүдүүлэг илүү хөлөө юм бол хэрэггүй шүү дээ. Тэгээд характерын гадаадын сүүгчэнд олзлон ашиглана. Тэгмээ тэн дээр бүхэл төвлөрүүлсэн зөв гарах ёстой. Тэгжээд л амжилт гаргана л да. Би тэгж ер нь туршлагаас сурсан. Тийм л юм байна л. Тэгээ хувийн нэг жуудаа хөрний мэрэгжлийн 2 ном бичсэн те. За. Тэгээ жуудаа барилдаанд 10 ухаан суралцсан гэсэн. За. За нэг нь болохоор 40 жил жуудаа хөгжлийн түүхэнд хөгжлийн түүхийг оруулж бичсэн. Тэр
тэр хөгжлийн түүхийг хоёр ном л бичсэн байна. 40 жилийнх нь ойд зориулсан байх нь Монгол улсад хөгжсөн тий тийм. хөгжсөнийх нь. Тэгэл 50 жилийн хөгжлийн 50 жилийн ойд зориулж зуудаа өгөх юм. Тэгж хоёр ном гаргаж ирсэн. Тэгээ тэргээр бас хүүхэд залуучууд суралцж бас туршлага байна олон тэнтэй бичсэн. Тэгээ зүгээр шинжлэх ухааны юм нь бол яг тэгтээ тэргүй номон дээр судалгаанд байгаа чинь туршлага олон оруулж бичиж хөгжлийн юмд оруулж бичсэн. Хүүхэд залуучууд хэрэг болсон бахаа гэж би боддог. Гаргаж болох алдаанаас сэргийлсэн байна тийм ээ. Янз бүр. Жингээ яаж асах уу, хүнтэйгээ яаж харьцах уу, яаж авч явах уу гэж олон талын юм байна. Хоросог чинь 4-5 төрлөөр гүйцэтгэв. За. Тэрийг одоо мэдгүй. Хоросогод шууд одоо урлааны маш их гүйж болно. Нэг бол уулын хорос гэж гүйж болно. Нэг чөлөөт гүйж болно. Аргашаа урагшаа ингээд хөндлөн 4 чиглэлээр ингээд эргэлтээ гүйлт хийж болно. Гэх жишээний одоо гүйлтэхэд олон төрөл байх ёстой. Тэгэхгүй зүгээр дагнаал хурдны маш өгөх юм бол бүхэн хүн зохимжгүй. Хөнгө атлетик юм биш. Эвсэлтэй техник өөрийнхөө бүхийнхээ мэхэнд ойртуулсан маягаар гүйлт хийх хэрэгтэй байхгүй юу? Тий. Тиймэрхүү юмнууд байна тийм үү. Ер нь тэр кросс хийх одоо тамирчин хүнд яг юунд нь илүү сайн байдгийг. Амьсгалын зам эрэхтэн нэгдүгээр. Хоёрдугаар бол төвчээр. Одоо тэр олон одоо 10 км ч гүн 5 км ч гүн янз янз л да. Тэр бэлтгэлийнхээ төлөвлөлөлт цаг хугацаанаас хамаарх зүйл л дээ. Тэгтэл бол би тэр кроссыг бол тийм олон төрлөөр хийх зүгээр юм бол гэж боддог өөртөө. Тэгээ ер нь одоо энэ хотоос манайх баян хөшөөнд байдаг байлаа тамирчин байх үед өглөө тосоод уулын орой дээр гараад харахад хот руу утаа доош хараад ийм муухай юм дотор байх гэж бас бодогдол. Уулын орой дээр тийм сайхан байдаг шүү дээ. Одоо бүр нэмэрг болж тест хот руу орохоос айд сүрмэр бол. Тий. Тэгээ энэ жудо самбо бөхөөрөө барилдаа та ер нь гадны тэмцээнүүдэд ямар амжилт гаргасан бэ? Тэгээ эхлээд бол яг нэг медалгүй ирээл ингээл эдгэл байсан. Яг сүүл рүүгээ нэг 78 оноос 89 оноос 80-аад оны үеийн төрд бол ер нь хоос ирж байгаагүй. Ингээл Европын цувралаар яг 4 орны хот нэг 4 медальтай ирдэг юм уу. Тэгээд ирэхэд их сайхан л байдаг. Одоо хоос ирэх чинь бас хүн амтнаас ичээд муухай л та. Хүний нүр харах сайн юмс яасан амжилт байхгүй маяудаа гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэндээс медаль ингээд аваад ирсэн чинь хүний гар байсан чинь нүүр бардам сайхан. Ингээд тэр нэг сайхан санагдав. Тэгэл хоос ирэхээр жоохон өөртөө утрамдхайл тийм л байдаг. Тэгэд дарга нарын энэ ч гэсэн юм уу байна тэгээ бас тиймэрхүү харна шүү дээ. Медалийн тоо хэд гинэ? Гаднаас уу? Тий. Төв дэлхийн олон улсаас нийлээ нэг гадаад 47 медаль юм да. Тийм авсан гадна олон улсаас. Төв дэлхийн олон улсаас. Дэлхийн аваргын 5 медаль тэгэл тиймэрхүү юмнууд байна. Сам бөхөөрөө хэдэн оны дэлхийн аварга болж хэдэн онуудад өөр медалууд авч ирсэн юм бэ? 81 онд алтан медаль авч ирсэн. Оросын 10 удаагийн аварга, дэлхийн 5 удаагийн аварга Александр Пушинца гэж үнэтэй би барилж ялж дэлхийн аварга болж ийлээ. Тэр бол айхтар мундаг бүх байсан. Тэрийг ялна гэхэд бол төсөөлөхгүй. Тэгээ тэр үнэтэй барилдаа би оноогоор ялсан л да. Тэгээд 7 секунд үлдлээ гэж манай найз доорж игээд хөнгөн жингийн өмөр яад доорж игээд 7 секунд үлдлээ шүү гэхэд би 7 секундыг яаж барах вэ гэж бодож байна шүү дээ. Тэгээд тэр хамгийн маш сохж байгаас би дийлэхгүй хаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл одоо торгуулахтай биш гэж бодоод нэг татчвал суулаад дайрсан ашгүй яваад өглөө шүү. Тэгээд худлаа дээрээс нухаал фартарын барилдаа хийж итэл ашгүй цаг дуусч байгаа. Тэгээг бол би цугтаа торгуулаа бодоо болохгүй. Тэгээд тиймэрхүү бол одоо тэр 7 секунд ч одоо юу вэ? Тэр би дийлэхгүй хаа гэж бодож байгаа. Тэгээд хүний юм шохцол
юм л да Тийм спорт. байна. Тийм байна. Тэгээс тэр чинь агуу тамирчин байж тийм ээ. Аймаар. Тэр олон удаагийн авраг Тийм. гэхээр. Тэгээ өөр хэд хэдэн медалууд авсан та? Яг самбараа дэлхийн аваргаас 2002 хүрлээ. 2002 хүрл. Тэр одоо олимп жудо бүхний төрлөөр одоо 2 олимпиад орсон гэж байна. Тэр одоо хэд хэдэн оны олимпиад ямар амжилттай оролцсон? 76 оны олимп, 80 оны олимп юм байна. Тэгээ 76 оны олимпч одоо биднээс муу байсан л дөө манай баг. Жудо өгс манай хороо хийчихсэн шүү дээ. Тэгээ тэр үед ч одоо медаль зүгээр баялдааны хараад өнгөрөхөөс баялдах тухай байхгүй л байсан баг. Тэгээ 80-аад оны үед бол хөгжилтэй болцсон байсан үе. Яг тэгээ 80-аад оны үед бол медаль авах вариант байсан л да. Тэгээд энд яаж гааз дутсан баг. Тэр би бол төрүүлчих байсан л да. Тэгээ яг яасан юм тэр наадмаа сахаар нэг эхний тойрогт Орос улсын улсын бүх Яцкевичтэй баялдаад шүүгчийн салдаар ялагдаад. Тэгээд Яцкевич дараа нь юуны үжилэгдээд тэгээд би мултарч байгаа байхгүй. Тэгээд арга аврахтаа үнүүлхийж ингээд нөгөө жин харгалцахгүй бүдүүн томолсуудтай үзэж тэндээ 5 барилдаж юуны 5 дугаар барилд орж ирсэн. Нэг мөнгөний төлөө барилдаад мултраад тэгээ хүрлийн төлөө барилдаж мултраад тэгээд 5 дугаар. Тэгээ шагналт байранд. Тэгээ шагналт байранд дараа. Уг тэндээс тэр нэг Английн нэг бүдүүн нөхөр байсан. Би энэ хөлөө жаахан цөмлөө тавьчихсан. Тэн дээр цогцсон байхгүй юу? Тэрийг бол бас жаахан үүрээд суучвал давчих юм шиг санагдаад байсан шүү. Тэн дээр л яг хөнгөн байсан л да. Жаахан алдаа гаргасан. Алдаа гаргасан. Ганц өсөө цавсан би нисчихэж байгаа байхгүй. Тэгээ боловцсон. Тэрнээс уул нь бас медалийн төлөө барилдана гэдэг чинь нэг төрийн хэрэг тийм ээ. Тий, тэгжлээ. Тэгээ ер нь таны одоо энэ их спортоос олж авсан тэр үндэсний бүхэд маш хэрэг болсон давуу чанарууд гэдэг бол. За спорт яг ерөнхийдөө бол спорт шүү дээ. Энэ бүхний төрөд бол ер нь бүх байтугай үний амьдралын төрөлд, эрүүл мэндийн төрөлд энэ спорт бол агуу юм. Би одоогороо спорт хаяг байгаа шүү дээ. Би одоо 7 хоногт 2 удаа хөлсөө авчин гүйж харбасна тусаа хэмжээнд өөрийгөө дасгалаа хийчихэн. Тэгээд бас гайгүй байгаад байгаа. Одоо миний зүрх пульс гэхэд одоо өглөө пульс бол 48 цогцон тамирчин шиг. Тэгээд 120 80 байгаа даралт. Тэгээд яг би 120 80 байсан байхгүй юу? Залуу байхдаа. Тийм одоо тэр хадгалаад байгаа чанар байгаа бол та. Тийм байна. Тийм хөдөлгөөний буюу. Тэгээд хөдөө эрүүл байгаад баян буурал байдаг болохоор би салхиагаар зүгүүж хараагаад бас зундаа таруу хөөцөдөр уулаадаар аялаад байгаа байхгүй. Тэрний үйл гэж би өөрөө бодож. Хамгийн гол нь одоо агаар хөдөлгөөн хоёр биш. Тэгэл байх. Төмөөлний үйл гэж бодож юм да. Бүтээн байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Remicon хувьцаат компани. Аримд байхдаа та цэргийн арслан болсон гэжсэн тэр хэдэн онд ямар барилдаанаар та хэд одоо тэгж барилдаж Армийн авраг шалрал бол үндэсний үхэн цол олгодог нэг жил болгонд барилдаг байсан. Тэгээд би 74 онд цэргийн арслан болсон юм да. Цэргийн салгах жилээ цэргийн зам болсон. Тэгээд дамжиж болсон. Цэргийн чугаарл гэж барилдаж манай аймаг тэмцээнүүд. Та тэгээд халагдахтаа одоо үндэсний шгшээвгийн тамирчин болсон байсан уу? Тэгсэнгүй энэ цэргийн салдаад орон нутг руу яваад буцаад ирээрээ одоо тамирчин болгоно гэж тэгээ буцаж ирж ирсэн. Харьчаал ирж ирсэн. Харьчаад ирсэн. Гэртээ харьсан ээж аав юу гэж юм тэгээд ээж аав одоо мөнгө медаль авсан гэж тэрийн тэр үзэл энэ цэвэр мөг юм байна. Хайхаар чи мөг биш ээ. Тийм санаанаас харддаг. Эний төр хэлээд.
Тэгээ би тэгэж бас сони болсон. Хасгацууд орсон байхгүй юу? За. Улсын аваргаар. Тэгэхдээ 6 5 литр харц 20 гөөхөө идэж орсон. 20 göөх. Тий. 5 литр авт. 84-тэй байсан байхгүй юу? За. Тэгээ 90-д орж байгаа. 91-100-тай байж хасгацууд орох байхгүй юу? Оо тийм үү. Тэгээ 6 хэлэхээр чинь 5 литр харц 20 гөөхөө идээд өглөө 2 цагийн өмнө ингээд пүрэв очир багш маань маандсан. За одоо барины шилээр нэг уулгана. Нэг гөөхөө идүүлнэ. Тэгээд ийм том амар хавтал байсан хийц үзэн. Тэгээд жин дээр зогсоод нүүдний бүхэл юмнаас ус гарч ирсэн. Тэгээ ус чинь гараад. Тэгээд барьж мөнгө медаль авч. Хин алт авсан. Тэгээд хинтээ барилцээ та ургын. Тэр чинь хин дийлэлчтэй үлээ. Галдан тавхгүй дөлөө. Оо тийм үү. Хас нэмт зууд хасуудууд галдан тавхгүй баха. Улсын начин галдан тавхгүй. Зүг. Тэрнээс хойш тэгээд одоо улсын баяр наадамда 74 онд анх барилдаж мөнхөд таваргад унаад 75 онд барилдаж улсын начин болсон байдаг. Тэр одоо начин болсон жилийн наадам ер нь ямар болж ив тэгээд аваргад урд нь одоо тэгээд тэр том аварга танаас гуугаад авчихаар бас нэг би чин ер нь нэг сайхан хинтээ барилчаар болцсон байна гэдэг их урам зориг орсон болоод тийм ээ. Яг урд жил мөнхөдгөө тэгээ барилдсан гэж бодогдоод нэг талаас нөгөө талаас бас бэртэж байсан Норвег битэр их удаан барилдсан шүү дээ. Одоо баян хонгорын Норвег намсан чинь тэгээд Норвег тэр их удсан. Тэгээд би Норвег яг өндөр тулдаал хайсан. Тэр хэдийн даваанд барилдсан. 4-ийн даваанд тунс юм уу? Тунаад өтөр үлдэж байгаа. Тэгээд 4-ийн даваанд их үдсээ тэгээд би нэг шуудагнаас татаж хайсан. Норвег их бэртэж Америк Норвег гэдэг чинь Америк руу тэмцээнд яваад тийм ковбой малгаас авах юмс юусэн юм шүү тэр жилд байхгүй. Тэгээд их аатай Норвег чинь тэгээд тэгэл баяж энэ гэж яаж хэлээ. Тэгээд гол нь ингэсэн юм. Тэгээ Норвег тэрийн хин давсны батлан хамгаалахын дарга нар тэнд нөгөө наадмын талбай дээр ирсэн. Энэ хоёрын хин давсны начин болов вэж аврууд үүрэг өгсөн гэж. Тэгээ би тэр чинь начин болоод алаадсан байсан. Нөгөө тийм учраас тэгээ одоо вэж аврууд начин болох ёстой гэж байгаа. Тэгээ Норвега ер нь яг эд залуудаа ямар хөө барилдаантай бүх байсан бэ? 2 гар их мундаг сайт. 2 гар сайт. Ер нь том брейд нь одоо чөлөөтөр болов. Үндэсний хөр том брейд нь ч гэж ямар байх вэ? Тэгэл тэг өөр нэг сайн мэдэхгүй юм шиг. Тэгээ би нэг шуудагнаас л хавирдаг байсан. Тэгэл хайж ирсэн. Тэгээ шуудагнаас хавирж хайж ирсэн юм да. Тэгж ирсэн. Тэгэл вэж аврагтай барилдаад вэж авраг тушаалаар начин болгож байгаа байхгүй юу? Нэгдүгээр тас тушаал байсан. Хоёрдугаар нэг нутаг бас тийм. Бээжин авраг ер нь таныг одоо тэр амлажийн үед чи 70 оны түрүү өгөх гэдэг чинь 75 онд бас тийм ч амар хөвшөрчөөгүй байсан. Гайгүй бээжин чинь намайг цэгт байхад төрүүлж ирсэн шүү дээ. 70 онд ч болоо тий. 70 тий. Тэгжсэн бас гайгүй мундаг байхгүй яах вэ? Ямар хөө бүх байсан бэ? Сайхан ёстой нэг иний алдалдсан ёстой нэг гоё хүн байсан шүү дээ. Их зөөлхөн ааштай. Иний алдалдсан ёстой нэг гоё хүн байсан. Гэтэ барилдаанаас их хачин гоё гэж байгаа. Хөл нь гар шиг суулна шүү дээ. Тийм үү. Ингээл татаал ганц ингээд татна. Тэгээд аимшигтэй юм байсан. Ის урам тэнд гоё дивэ шаваач гэж гоё бие ялдарч их гоё одоо сайхан хүн л дээ. Тэгээ таныг начин тав давуулж өгөөд юу гэж захисан? Одоо сайн барилж байгаарай л гэж хэлж ирсэн. Тахим өгтөө. Тэр сайн барилдсан шүү гэж тэгж ирсэн. Тэр сайхан аваргын буяндар бас тийм ээ. Улсын солны бас гарахад дараагийн даваанд нь яаж барилдсан да? Дараа юу л начин болсон байгаа шүү дээ. За хин дунддаг. Эрдэнэ очир арсан тань. Эрдэнэ очир гэж дуусаа. Давуулуулаад. Нөгөө айхтар гуйддаг байсан гэсэн тийм ээ. Тэгжсэн.
Яг үнэ. Эрдэнэ очиргоо ямар байсан юм? Өө том тэгж одоо мундаг бүдүүн ганцхан дагуулаад нэг дагуулгын хийж мэдэхгүй юм. Тэгэл унжсэн манай хан чи зөвлөж хэлсэн ч юм байхгүй. Тэгэл Санаалсан ч юмгүй. Тэгээ давхаар тэгдгийг шүү тэгээс бас нэг юм хийх л байсан бах л да. Тэрийн даанч мэдэхгүй тэгэл унжсэн. Их бяртай хүн байсан гэх юм билээ тийм ээ. Тэгээд юу лээ нөгөө тэгээд байжсэн чинь одоо начин болцсон тийм. Одоо зааны даваа ярий. Тэгсэн зааны даваан дээр энэ мөнхөдгөө төрийн наадам ганц биш гэж хэлсэн шүү дээ. Тий. Тэгсэн тав давчаад байж итлээ юу яадаг. Тэгсэн би мөнгөтэй тунгаар маягтай юм болцлоо шүү. 7 дээр үү? 6 дээр. 6 дээр үү? Тий. Тэгэхээр мөнхөдгөө дээр хүрээд та одоо төрийн наадам ганц гэдээсэн чи хаана байгаа ганц ус гэдээсэн мөнхөдгөө уурж ирэхгүй юу. За. Тэгсэн дамдаа ургыг дуудаж байна. Дандгаа гэж дуудлаа хүрээд ирлээ. Энэ цэндүүшээ аваач гэж тэгж хэлж байна. Тэхүүгээд нөгөө хоёр чинь тэгэл тэд үсэл үгээр байгаа шүү. Тэхүүл тэгэл гэж байна. Тэгсэн очиод тэгсэн чинь хөлийн цэцээр очиод би тэгээд дагасгээд очихгүй юу багсаанд. Тэгсэн очиод цэндүүшээ авлаа гэж тэгж байна. Тэгсэн чинь та сэрэтрийг авсан байж тэгээд тийх. Дамдгаагүй. Тий, сэретр начин. Тэгсэн сэретр амаа бодг юм уу, би амаа бодг юм уу гэ болоо л явчихлаа. За. Тэгсэн сэретр дамдаа аврамаг авсан шүүгээр очоо өөрөө бичүүлсэн юм бэ. За. Тэгээ бодаа болоод тэгээд одоо дамдаа өөрөө авч байгаа ч одоо өөрөө тэгээ сэретр ари хөгдсөн юм байл л дээ. Өөрийн хөдөлж очоо бичүүлсэн бол тэгээд би бодоо болох байхгүй юу? Өөрөө гүйж очоод дамдаа хэлээгүй байвч бичүүлсэн юм байна. Өөрөө гүйж очоод бичүүлсэн гэл. Тэгээд дамдаа аврагдаг гэсэн шүү дээ. Сэретр авдаг юм би ам авдаг юм гэж хэлээд. Тэгээд очоод тэрийг болиулаад таныг авсан байна. Тэгээд тэр мөнхөдгөө нөгөө төрийн наадам ганц ус гэдэг чинь энэ дээр гарч иж байгаа үстэй. Ингээд тэр мэн болж шүү дээ. Тиймэрхүү юмнууд бас байна шүү. Тэгээд нөгөө нэг хоёрын хооронд юмыг бол тэгэхгүй шүү дээ дээс доош. Бас боломжийн хүнээл бас цоол ахуулж шүү дээ. Бас нэг тэр цоолондоо бас нэг эзэн болчхоор тийм ээ. Тий. Би тэгж л ойлгосон. Яа тэр нэг одоо би мөгөдгөөс өрнөгч байгаа юм чи юм биш. Бас яг хүний хайрцаал юм. Би тэр үедээ жоохон ууртай очсон. Үнэ. Та яагаад ууралж очив? Одоо намайг аваатах гэж ууралсан юм уу? Таны төрийн наадам ганц үс гэж хэлсэн үг чинь хаана байгаа гэж очсон байхгүй. Зарга мэдвэл. Тэр чинь яг та яагаад ууралсан гэхээр нөгөө 75 онд начин болсон хүн чинь та 81 онд заан болж байгаа. Тэр хооронд ингээд 5 6 жил явцсан. Тий. Тэгээд 74 үүнээс хойш шүү дээ 6 жил шүү дээ тий. 7 ч юм уу. Тий. Тэгэхээр чи ингээд нэлээд хэдэн жил явцсан болохоор та бас жоохон за одоо намайг нэг бодохгүй багтаа гэсэн маягтай очиж байгаа тийм үү? Тий. Тиймэрхүү тухайн ил харах аашаа шиг. Тэгээд амдаа аваргаар 6 давж та заан болж байгаа 81 оны наадам тийм ээ. Тэгээд тэр хооронд тэгээ бас ингэж байгаа. Дараа нь чи над үг шүү гэж байгаа. Бас ахаад 8. Мөнгө та ургоо. Тэгээд та 7-гийн 5-нд бол мөнгө та ургоо. Ингээд зүгээр дамаа юм болж байгаа. Зүгээр зараалын өгшмөр шиг болж байгаа үстэй. Тэ одоо ингээд явчихсан. Тэр их сонь юм байгаас. Тийм байна. Тэгэхээр та зөвшөөрсөн юм уу тэрийг? Зөвшөөрөхгүй яг. Одоо би танд хэвж өгсөн гэдээ би хаюул хайж штэ. Гэхдээ хүний бас муухай штэ тэгж хэлээ тий. Өөрөө зам болчиход. Тийм би өөрөө тэр одоо бас чанаралдаад л тэргүй таныг төрүүлж хэвж өгсөн тэргээд хайчвал ааш муутай бол хайчих шүү дээ мөгөд бол хайгаал байлсан үйл дээ. Ер нь жоохон авраг жоохон болох тийш байсан. Тэр байтгаа би чинь эдэн төрүүлэлтийн тэгж тавлж ирсэн чинь. Тэгээд хөрх амтан дараа нь би мөнхөд яриг гэрээгээл бас хөвтөл өгсөн л дээ. За яг танд ихтэй за 6-гийн даа тусалснаа боллоо шүү дээ тэрийг юм тий. Тэгээ бас Төв аймгийн 60 жилээр бас 83 онд. За. Хэн
Мөнхбатгай, Хадбаатар, Долгорсон зам бид нар үлдсэн. За. Тэгсэн Мөнхбатгай миний хажууд ирчээл энэ Долгорсон хуучин ч хэвчихгүй гэдэг байна шүү дээ. Яг миний хажууд игээд өглөөд байх. За. Энэ даа чи хэвчихгүй гэдэг байна шүү дээ. Энэ Долгорсон гэдэг. Би дугаасуугаад хэлээ. Тэгээ нөгөө аргаа барж явах шиг байна. Арай хийч чадахгүй байна. Намайг өмнө хэвтүүлээд ирсэн чи. Тэгээд аргаа тэгээд намайг ингэж шүү. Би ямар 70 жилээр би барилдах юм шүү дээ. Энэ бүрэл би нэг төрүүлчмөр гэж намайг уяр хийж байгаа. Тэгэхээр би бас өөрөвдөд за аваа яаш. Тэгдээ аваа. Тавтар авч хэвчраагүй гэсэн. Баярлалаа гэж дахиад явсан. Тэгээд би аврагд өгөөд Долгорсон хатаа 2 барилдаж жагаад хатаа гарын тулцсан байсан ирэх өрөө. Тэгээд Долгорсон хатааг ард гассан шүү дээ. Тэгээд Хадбаатар иргэс алгадаад эргүүлсэн гэсэн. Тий. Тэгээд Хадбаатар ганцхан иргэн мөс гэсэн чинь Долгорсон зан ниссэн. Хайд дууссан шүү дээ. Хатааг. Тэгээ хатаа хэвтэж өгч Мөнхбатгай төрүүлж ирсэн байхгүй. Зөв. Тиймэрхүү юм байгаа үндэсний хот бол. Тэгээ энийг бол одоогийн хэлбэр нь бол ингэ нэг найраа болчиход. Мөнгөний арилжааны болчиход. Тийм бахаад. Тий. Та нарын үед бол одоо зүгээр сайхан нөхөрлөлийн байсан байна. Зүгээр нөхөрлөлийн би нэг сайхан санстай тусалж илгаа. Тэр мөнгөдөр тийм юм байхгүй. Харин нэг арих марих тэр угна маргааж нөгөө хэдийч байдгийг дайлж байсан. Тэр нь залуудаа ер нь хэр балгадаг байв та? Би чинь тамирч уудаг байсан. Одоо балгаж байна. Одоо ер нь би арихын дор зоохгүй. Би яагаад танаас ийм асуугаад байна вөхөр энэ авраг аршаан гэж нөгөө Хинтээ аймгийн Дэлгэр хааны авраг тосонгийн аршааныг одоо ингэж авраг гэж 750 болдог газар үү. Мөн. Тэгээд тэр аршааны ч одоо ингэ сайхан савлж зарж байгаа бүх одоо сүлжээ дэлгүүр зах худалдааны төвүүдээр борлуулж байна. Тэгээд энэ аршаан бол одоо бас одоо жаахан балгадаг хүмүүс бол шар сайн тайлна. Тэгээд хотод дотрын эмгэгтэй хүнд бол одоо онцгой сайн гэж нойруулж ирэх одоо дотор авраг тосонгийн аршаан байна. Тий, одоо тэгээд энэ манай бөхчүүд ялангуяа энэ ирчүүд бол одоо махан хоол их идэх, хүнд хоолны араас хоолны шингэцэнд их сайхан аршааны хамт олон бас өдрөлгийн маань ивэн итгэж байгаа. Энэ Тэм байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Ремикон хувьцаат компани. Тэгээ та ер нь начин болсноос заан болох хүртэлх тэр хоорондын наадмуудад ер нь ямар хуу хэмжээний бэлтгэл сургуультай заримдаа ер нь барилдахгүй голдуу байсан. Тэмцээнд их явна. Тэгээд одоо эр хүүцгтэр ч юм уу наадам болж биднээс онгоц байхгүй хүлээгээл байж идэг. Тийм үйлчлэл байлаа. Тэгээ олимпийн жил барилдуулахгүй байлаа биднээс бэлтчихнэ гээд. Тиймэрхүү юмнууд их байсан шүү дээ ер нь. Би зөв үндснөөхөө дагнаад барилдаж явсан бол би зүгээр хамгийн багадаа нэг астан цолтой байх юм байсан. Тийм үү. Дандаа энэ жуудаа өхөр хитэрээ туулшсан шүү дээ. Хичээлэхгүй. Тийм үү. Би өөртөө бардам хэлэн тэрийг бол. Манай миний үеийн зэрэгтэл үзэгчд бол хэний ч өвсөрөх байх гэж бодож байна. Тэрээс би зүгээр нэг заантай байхгүй зүгээр дагнаад явсан бол. Тийм юм байсан. Ер нь та одоо за яг хаа наадамд цөөхөн одоо тэгж нэг дагнаагүй бас цөвтөр эд залуудаа цөвтөр барилдсан байна тийм ээ. Тэгээд цөвтөр шүүгүүрсэн байна. Тэгэхээр зүгээр яг энэ заал тамхины барилдаануудад ирээд барилдахад ер нь энэ алхын сайхан томчуудтай ер нь өгөө аваа ямар байсан? Та ер нь яг одоо тэгэл одоо нэг унаад яг ээлж одоо үндэсний өхөн шигшэмэн гэж хэлэх юм одоо үндэсний өхөн их дагнж барилдаг усуд байна шүү дээ. Одоо мөнгө анслаж байх юм уу? Мягмар зааж байх юм уу? Эднүстэй чи бас уун хаялцал урвалхад тэд хоёр би нэг хаях чийтэй ч юм уу ээлжлэл тиймэрхүү байсан л да. Тасаад нэг тийм ч доош орчиж хөлдөө би бас. Тийм л байсан. Тэгээд бас жин хас үндэсний хөлтэй холтой. Би чинь 86 тасдаг байсан.
Ааха. Тэгээ тэр чинь үндэсний хөхд их нөлөөтэй. Одоо жишээлх юм бол нэг Европын цувралаар яваад ирсэн 86 тасцсан ямар өөтийн маргатууд зурдсан юм байгаа шүү дээ. Баян мөнх авраг намайг социалист судалдааны 60 жил байгаа гэдэг юмар 3-ын даванд намайг аваад 3 дээр үү? тий Ямар цолтой байсан төв ордонд. Тэр чи одоо заан цолтой байсан болоогүй байлгүй. Тэгэхээр бигийн түн дургуйж үзээ баян аврагтаас зад үзээд хоёр талаараа шуудагддаг байсан. Тэгээ би зүүн шуудагнаас баян аврагыг их чанга хайж. Тэгээд баян авраг намайг тэрнээс ширээс аваагүй. 3 дээр авах. Тэгээ 3 дээр 3-ын даванд спортын төв ордонд социалист судалдааны 60 жил яваа. Та тэмцээнд явж ирээд хариугүй юм харагдсан. Хариугүй чурдаас юм зогсож яахгүй. Баян авраг одоо тэрийг мэдээд ийдий. Тийм үү. Хөхрөөл ийдий. Тэрийг ярих уу? Ярихгүй зүгээр гочоо сүрбэтээр сууж ирсэн чамааг авахгүй гочоог авах гэж тоглож байгаа юм л да. Зүгээр сан дээр сууж байгаа байхгүй тэгээ. Тэгээд баян авраг бас баян авраг сайхан гоё яриа хөрөт мөч сайхан юм шүү. Гоё хууч өрн сайхан юмстай амар гоё юм байна. Хүн чанартай ярих юм байхгүй. Тийм үү. Аврагтай гар зүрх. Би баян аврагтай самбын дэлхийн аврагт аврагт Минск зүг явж ирсэн замянаар. За. Тэгээ миний хүүхдээ хүмүүст барилж хоёлыг хүүхдээ хэлж ээлж хүмүүст баян мөнх авраг төрүүлж. Баян аврагт жуудаагаар самбар мөнгөн медаль аваад чөлөөтөө төрүүлээд тэгээд багватай цом мэдэлтэй иржсэн шүү дээ чөлөөтөө. Тийм үү. Би тэгээд чинь жууд сан бүхэн замынаар явж ирсэн. Баян авраг нэг бэлтгэхийн оронд бэлтчүүл орох юм байна. Тэгээд нарж барилдах юм байна. Тэгээд замын гэдэг чинь бас хэрийн үнийг авч явахгүй тэгээд баталгаатай л тийм. Энийг л намайг өөд нь хар дээш нь дэмжил гэсэн багш нарын бодлого бахал та. Тэгээд жил явж ирлээ. Та хамгийн анх одоо улсын цолтой том бүхчүүдээс ямар бүх хайж үзүү энэ цэрэг байх та? Тэр чинь хэрсоны асуудал байна. Цэрэг аврагыг нэг хайсан байна. Оршил нэг үлдэгтэй. Тэгээд аврагыг унгаж тэгээд ингээд ийм том авраг хүнийг хаялаа гэж баярлж ирсэн санагдаж байна. Тий. Цэрэг аврагаар тэгээд авч ирлээ. Та ер нь одоо тэр жудоогийн маш өндөр хэмжээний бэлтгэл хийдэг тийм тасгалжуулагч тамирчин хүн. За яг залуучуудад зориулсан тэр гарын авлага болох сургалтын ном бол бичсэн байна. Яг ингээд шав бэлдээ дагнаад ингээд явж ив. Антар нэгэмлэгт дасгалжуулагч хийж ирсэн. За. Тэгээд 90 оны оронтой цомгтол болоод армийн цомгтлооч 90 онд нэг бүх юм дуусаад. Тэгээд тэр үеэр би цагдаагийн байгууллага шийдээд явцсан. Тэгээд цагдаа ажиллаад бол би яг юунд алдар нэг дасгалжуулагч хийжсэн. Миний шавнаар одоо байна одоо Дармаа Озер байна, Батбаяр Начин гэдэг одоо байна. Олон би одоо шавнаар бол би шүү. Тэгээд тэднээс бас мундаг дээшэд явуулсан бол байхгүй байгаа. Ерөнхийдөө бол армийн хөгтөд зөндөл тасч үзлээ. Сайн бөхчүүд багсан байна. Хэн байна одоо энэ Эрхэнбаяр аврагыг би зүү хараагаас авчирсан шүү дээ. Тийм үү? Тий. Тэгээ ороод би сургуульд ороод өгч Эрхэнбаярыг чинь бүхийх нь нээлтийг аав надтай анд явдаг хүн байсан. Тэр гурван зүг зүү хараад. Төмөр замын модул ус үйлдвэрийн малчин хүн байсан. Унааж яваа. Тэгээд би биднээс ойр дотно амд их сайхан явж иж тэгээд унааж байгаа энэ манай энэ хүү бүх болмоор юм байгаа. Чи энийг сургууль соёлд оруулж туслаач гэж унааж байгаа гэсэн. Тэгээд би өөрийнхөө 69-тэй унааж байгаа Эрхэнбаяр бид дурууч би өөрөө гуруулаа энэ хот руу орж иж манайд ирж хонголж байж би оруулж өгч ирсэн шүү дээ. Тийм үү? Тий, миний гараар бүх болсон шүү. Аавнаа дагуугаа тэгээ аавнаа цоолох үн үзэж чаддаг өнгөрсөн би өөртөө одоо харамсал хийдий. Олон нэг тэрийг хардсан бол тийм ээ. Юу их. Таны цол авахыг таны ээж аав харж чадсан уу? Харлгүй харсан. Ээж аваагаа баярлуулсан. Тэгээд
нэг сони нөө цэргээ салгадаад очсон чинь хасах 100 кг манай сони зөөгч гэдэг нэг залуу За. байдгийн. Тэр очиод фангөрсөн байгаа. Танаа хүүч одоо 100 кг барилдаад аймаар том болсон гин. Тэгээд одоо мөнгө медаль авсан байна гэдэг нөө гэж шаасан чинь нөгөө аав тэр дээл хийсэн байгаа. За. Дах шиг юм. Багтахаар төө тэнд эндгээр гасан 100 хилтэй хүн гэж одоо юм. Тэгээ очиад нөгөө наадамд очиад өмсгсөн нөгөө гол болдог. Тэгээд нэг анхаагаа нэг дэйлэг өмсөн. Тэр нь бас жижиг. Ястэ завхарсан болсон. Таны хийсэ замбраагүй том болж гэж бодож тэгж удаа хийсэн. Аа. Бөө инээ зүгээр тэгээд Тэр сонин зөөгч чинь. тэр нь бас торгоор шүү. И түлхүүрээ хийдэ торгоор хийцсэн байсан. Тэр дээлээ яасан. Одоо тэр хөдөө байд. Байгаа юу. Тэр нөгөө эсгэлаад жоох нэг юу л нэг байшинд юм хураадаг байшинд байна л. Аа. Нилдсэн том. Одооч над том. Тэгэж баг нотож явлаа шүү. Сайхан юм. Тэр сонин зөөгч хамаагүй шаасан юм чи. Аа. Аймаар том болсон гэж юм ястэ. Тэгээ нөгөө Тэгэхээр замбраагүй том дээлээ. юу би цуухах авч дотроос. Аа. Тэгээ тэр бүс мэсгэд нэмэргөө 20-од метр чугаар. Тэгээд нэг тийм болж ил. Таны эд үеийн ер нь биеийн өндөр тэгээд ер нь зүгээр жудоогоор ингээ жин барихгүй болоод ингээ тавиад эхэлсэн үеийн жин ер нь хэд орчим байсан. 125 өрсөн. Аа. 125 өрөөд би бас сүүлд үндснийхөө сайн мэрэлсэн шүү дээ. Сүүл рүүгээ. Аа. Одоо бүр 47 Монгол улс анхны зар наадамд төрүүлж өсвөрийг төрүүлжээ. Юуныг нэ? Монгол улсын зааны хүндлэл үзүүлэх барилдаан гэж эрдэнэтэд анхудаа болсон. 97 онд. Тэгээ манай энэ залуу заанууд ч сүм утсан байхгүй. Аа. Тэгээ би өсвөртэй үлдэж өсвөрийг давхар тохож хайж төрүүлээд. Оо за. Тэгээ маргааш нь тэр жинхэнэ барилдаанд би төрүүлсэн. Загнаас нь компани баяр өнтер гэдэг юмнууд болсон. Тэгээ би 3 дахь өдөр барилдаад юу яасан шүү дээ. Үзүүлсэн шүү дээ. Ахаад өсвөртэй. Оо тийм үү? Тий. Та одоо тэг чинь 45 мав настай байсан. 47 молоотой байсан. Яг тэгээ тийм одоо эд барьж байгаа залуучуудаа Тэр яасан гэдэг их урамгүй мэл өсвөрийг үлдээд тэр гарсан чинь улсууд гарч байгаа байхгүй зэрэгтэл. тийм үү? Одоо Ойлгомжтой. өсвөрийн наадам гээд улс гарч байгаа. Тэгэхээр би шар хөдлөхгүй юу? Аа. Энэ яасан би өчөөсөөс өгсөн шиг л бодогдоод. Өсгөө аврагыг яриад байгаа Тий. шүү. Аа. Тэгэл өсвөр чинь дахиж золгоолол би давуулж аваад тогтсон чинь 2 хөлөл гоцойж гарагдсан. Тэгээд ирсэн тэгээд нэг тэмээсгэл юм сунаал уунал. Хаа. Тэгэж би төрүүлж ийл. Нөгөө нэг Ахмад бүхэн шийтсэн мэхэнд ороо гэлөө нэг тийм үг байдаг үү? Шийтсэн биш өөрөө бас өсгөөг нь бас буруу. Аа. Намайг үрсэлэгч буруу үлдээд дайрахгүй юу? Аа. Дайрахаар би дагуулаад тогтчихж байгаа юм л да. 45 та хүнд чи эд байгаа хүн чинь их унана гэсэн ойлголт тэр нь байхгүй юу? 47 50 хүнээс үний чинь тэгээд аймаар юм дахиж ирээ дагуулаад дуудахгүй юу? Тэд үгүй сайхан барилж дээ. Ер нь энэ доод за өсгөө аврагыг тэр гэж хайсан юм байна. Ер нь тэдний үеийнхэнтэй ер нь доод үеийнхэнтэйгээ та тэр үед ер нь их барилж дээ бөхөөргөний нээлтийн үеэр чинь. Аа. Бөхөөргөө ашиглалт оргоо үеэр би чинь ер нь энэ Батэрд нь намайг авч яйдаг байсан. Янз бүр барилдаанд. Одоо нэг 3 4 давс тэгээд Батэрд нь авч. 5 дээр авчдаг. Тэгээд энэ Батэрдний тооцоотой шивэд дандаа тэг хайдаг байлээ. Аа. Тий. Тэгвэл биднээс Батэрд манай багийн хүн шүү дээ. Тэг одоо Балжины үеийн ч надаар их юм заалгасан улсууд шүү дээ. Сан биелэх аврагууд тийм ээ. Аа. Балжины үеийн ч бид наач болгож шин 5 авч. Оо тийм үү. Аа. 70 84 онд. Аа. Бид нэг жингийн тэгээд чи яа одоо сайн барил дээр одоо чамд одоо олон жил үрсэлтлөө чамд цоолоогүй гэж би тэгэж би өөрөө тэгж ирсэн. Тэгээд Балжины баярлсан баха. Аа. Тэр тухайд одоо бол мартсан бахал да. Аа. Таны
ойлголтоор одоо зүгээр сайн бүх гэж ямар хүнийг хэлэх вэ? Том цолтой хүнийг хэлэх үү? Одоо бага цолтойч бас сайн бүх байж болох уу? Гэхдээ энэ бүх хүн бол ерөөсөө мандайлагч байх хэрэгтэй шүү дээ. Залуучуудаа үлгэр хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд бас сайхан сэтгэлтэй, бүхийнхээ төлөө сэтгэлтэй, залуучуудын төлөө сэтгэлтэй, нутаг орныхоо төлөө одоо ингэж хүн сайхныг бодож ингэж явахгүй зүгээр тэр өөр байдлаар одоо тэр буруу хэрэглэх бол альва юм буруу юм буруу л да. Гэж би боддог. Тэгэл яг сүүлдээ бол спортоос өндөрөөд юуны цагдаагийн байгууллагад ороод бас үр бүтээлтэй ажилласан шүү. Өсвөлд байхдаа ч төрүүлэл ажиллаараа төмөр замын цагдаач бас төрүүлэл ажил мэргэжлийн авраг болж явлаа. Цагдаа та ер нь яг ямар алба ашигласан бэ? Ер нь цагдаагийн ажил алба бас хүнд баг. Гэхдээ ер нь сайхан ч бас бий баг тийм ээ. Цагдаагийн ажлыг хийх бол юу шүү дээ. Гол нь иргэдийн гомдлыг багтуулах хэрэгтэй. Хоёрдугаар хамгийн цагдаагийн ажилтан хүн бол хулгайч, гэмт хэрэгтэй тэмцэн, хэв журам хамгаалах ийм л хоёр үндсэн зорилго байна. Энийг л одоо бүрэн дүрийг хийх юм бол ард түмэн хүрээлдэг. Ард түмэн хүрээлээд бүх тэр ингэж анигдээ бүх мэдээлэл авна. Тэгээд ард түмний үнэлэгдэхгүй бол хинч цагдаа тоохгүй. Тийм учраас ард түмэнтэйгээ хамтарч байж хулгай хэрийг илрүүлдэг байхгүй юу? Ард түмэнгүйгээр ганцхан цагдаа зүтгээд нэмэргүй шүү дээ. Хоёр талын ажиллагаа орох хэрэгтэй. Тэгээд тэр буруу улсуудтайгаа харьцаанаас эхлэн асуудал өөрчлөгдөн. Тэр хүмүүсүүдийг ямар вариантаар сонгож хэргийг илрүүлэх вэ? Хувь хүн өөр өөрийн тактик арга байдаг. Тэгээд би бол бас нэг өөрийн гэсэн аргатай тэгээд бас хөдөө орон нутагт хэрэг илрүүлж байлаа. Энэ төмөр замын цагдаач гэсэн энэ цуган замын төлөөлж яж байхдаа хэрэг төгөө илрүүлж байгууллага аврагуулж хоёр өрөө байраар шагнуулж явлаа төмөр зам гэсэн. Тий. Болох юм бол одоо та дөрөндөө цолоо шагнуулж ингэж сэргэн мандаж явлаа. Та чинь тэгэхээр хэдэн настайгаас ер нь цагдаагийн албаар гараад тамирчны амьдралаа байсан юм бэ? 90 оноос л цагдаагийн байгууллага. Зөв. Тэгээд ер нь одоо зүгээр ярихад ингээ бас хүмүүс сонирхолоод ярил хамгийн хүнд хүчээр хэргийг яаж илрүүлж ийсэн бас тийм сонирхолтой юм ер нь байдаг баг. Тэр хэрэг илрүүлэх бол яг ер нь янз янзаар судалгаагаар илрүүлж болно, мэдээлэлээр илрүүлж болно. Тэгээд тэр судалгаа хэрэгтэй. Ард түмэнтэйгээ ямар шүү нөхцөл байл тэгээд яриа хөөрөнөөс шүү дээ. Тэгвэл хөдөөний хүнээс одоо нэг малын хулгайлаа гэд очиод цаас гаргаж ирээд юм байцаагаад унахгүй шүү дээ. Тийм л юу ч хийхгүй. Тэдэнтэй ойр дотн байж хамаагүй буу халаал онгор 9 шидэм яриад аригдаар суугаад тэгэл тэр дундаас үг алдвал сонсон шүү. Тэгэхгүй бол цаас гараад хэлгэв аман чойжлол авна гэсэн. Тэр чинь гжигдчихэж гаргана шүү дээ. Тэр чинь өөрөөр яриулаа шүү дээ. Тэрхүү. Тэгвэл мэдээлэл ирэхгүй. Тэгэл хамгийн нэг нүгэл алаад түмтэй хамт байж яаж. Тэгээд тэр хүмүүсүүдийг байж хол асуудалтай. Тэгээд тэр баярсан нөгөө хулгайч байхдаа нэг сэжигтэнтэйгэл зөв харьцах байхгүй юу? Тэрүүнтэйгээ яаж ярих вэ? Түүний характер энэ ямар шум байна гэдэг бас судлаж нөгөө хүний. Энэ бол бас нэг жоохон чангалах уу, зөөлөх үү? Тэр аашаар шинтэн тохируулж асуудлыг ярина шүү дээ. Зарим ч бас нэг өө төхөр ийм ч байх. Зарим нь яг хуулиар явдаг газар явуулах юм байна. Тэр өөрөөсөө л шалтгаална тэр хүн бол. Цагдаагийн амьдрал танд ер нь юу өгөв? Их юм өгсөн шүү өргөө бас одоо ер нь хүнийг танд сурсан. Хүнийг хараад мэдрээд тэгээ хүнтэй хайрцаж сурсан. Тэгээд тэр олон юм бийдээ одоо тооч юм. Хэрэг илрүүлэлтэнд тэр бас сурсан одоо тэр яг нь тухайн үедээ л юм одоо бол тэр хэрэг асуудал да. Тэгээд сони хвидээ одоо ярих юм бол одоо тэр тухай хэрэг илрүүлж явсан манаргаж гоё дурсамж байл ганцыг яриач. Цаг болж байгаа юм уу тэгээд? Болно.
Тэгсэн нэг шинэ дээр сум хоёр хөгсөн нэг нь даал гарцсан хоёр хөгсөн байсан хамаг морё хулгаад алдлаа гэж дуудлага ирлээ. За. Тэгээд очсон чинь нэг нь дамдин гэж нэг нь жамсран гэж хоёр өвгөн байсан. Тэгээ яваад очсон чи одоо таны 12 мөр алгуулсан гэж байгаа байхгүй юу? Оо за. Тэгээ энэ ямар учиртай яагаад алдсан гэсэнгөө энэ манай энэ оцроор ирсэн хэдэн залуучууд энэ дээр байдгийг. За. Улаангууд байдгийг. Тэгээ тэр мал алгах даалгуул тэднүүс л байхгүй байсан гэж хэлж байгаа. Тэгэл өөр мэдх юм байхгүй гэж байгаа нөгөө хоёр хөгш. Тэгээд би аймаг ороод тэг мэдээлэл авчаа цаашаа хоёр хөгсөнд очиж аймаг ороод нэг бас нэг сууд хөргөж өгч өгсөн. Тэгээд буцаж ирэхдээ нэг хэдэн гав аваад тэгээд нөгөө хайл дээрээ хонлоо. Хоноод үүрээр мө 69 чинь галлаад нэг 10 литр ус буцалгаатахаараа гэдэг 69 рүү хийж асан штэ. Тэгээ би сүн бодож байсан яах вэ гэж бодож байсан. Үүрээр л тэр очие. Нэг улаангууд нэг залуучууд дээр. Тэгээд нэг үүр цаг болоог байсан юм. Тэгээд нэг дуудаад галын төлөвлөлөө усаа халаал асаагаад 69-д халуун ус хийсэн гээл асч байгаа юм да. Тэгээд гэрийнх нь гадаа дахиад очив нэг гэр байна. За. Орсон чи нохойнууд нь барьж гадах юм. Тэгсэн би нэг хүрз байсан. Хүрзээ байгаад дуусна нэг нохоо дахиад зуухаа нэг шаардсан чил аслаад алгууллаа. Тэгээд би нэг Монгол дээлтэй Монгол дээлний хитуудгаа урдаа хийцэн. Энд гарууга ташаалтаа зүүцэн Монгол дээлтэй. Орон гэрэн шивэрд. Тэгээд гарч идэн тусгаал оронгууд босцоо гэж ориллаа. Сүмөрөл нүдээ нуглал босоод ирлээ. Хувцас өмсөл гэлээ төгсөн хувцас өмсөд би ирэл тусгацсан. Бас юм буу харуулаад байгаа шүү дээ. Сахилахгүй л байхгүй дээ. Тэгээд ясан чи хувцас өмсөд гарах чинь шүү. Гарангууд л машинагаа нэг талдгаар цөмөрг нь шийлэхгүй оруулчихлаа машин руугаа. Шийх нь үгүй шийхгүй гээд машин руугаа шийлэхгүй оруулаад. Тэгээд гэрээс нь холдоод аваад дээш нэг хаварж яна хашаа байсан. За. Тэн дээр авчаа цөмөрг нь энэ тэнд морны уяамаа энэ гавлаа хийчихлээ тэрврүүлээд. Тэгэл байцаагаад явлаа та. Тэгэл явж ясан тэр та нар тэр 12 мөр хаана хайсан л гэдэг. Гэсэн эхлээд тийм байхгүй л гэдэг. Тэгсэн нар гараад их хүүтэн ч боллоо. Нэг баг дүүн би ямар явсан юм уу гэдэг нэг жижиг. Тэгээд гавь тийм үү тэгээ хин явсан гэж хүүтэн төөрхий баг юм аа чи. Наасан төрсөн юм уу. Зайлвал тэгсэн байх таа тий. Гавь даа шээж өгч байна. Нөгөө дүүл шээж байгаа хараад бас шээх гэж болохоо байлаа. Тэгээд нөгөө хүүхдээ шээлэгчээ тэгээд тийшээ тэр машин руу очиж сууж байгаа л. Нөгөө дүүл нь тойруулаад асуугаад байлаа. Хэрэгээ хүлээж эхэллээ шүү. Тэгсэн тэгээд тэр аймгийн дууруулаа зарсан түмэн хэлж байна. Алгаа гээд нэг нөхөр гүр хийж байна. За. Тэгсэн тэр алга хар голтой морийг тэр алгаа гонж явсан наад бол мэдүүлсэн. Тэгэхээр чи хэрэг юм а чи хэллээ гэсэн. Тэгсэн чи үгүйгээд байна. Тэгэхээр тэгсэн харсан чи хажууд нэг юм ирмэний тасархай байхгүй юу. Морины нэг гүүфрээр нэг юугаар хийсэн нэг морины юу гэдэг чинь нэг олом. За. Одоо нэг хаймраар хийсэн олом. Тэгсэн энэ хэрэг юм байж байна. Тэгээ нөгөө тийм өмдийн цуглаад жаад хонгонд хоёр аргалгаад байсан. Хонгол цайгаад яваад ирлээ. Шээс нь гол тараад авсаа гэдэг. Тэгээ хэрэгүүлээ. Тэгээд тэр хоёр ташаад зүгээр хэлчихгүй. Заавал оруулгуулж. Соо гүргэр нөхөр байсан. Гүргэр тэр алгаа гэдэг нь бүр жигтих. Сусаар тэгэж ирлэрүүлж. Тэгэл бүхэн гарын үсэг дуруулах тэмцгийг дуруулсан. Тэгэл тэр хөөчлөө. Яваа гүү тана. Харьцааг. Араас нь машин хөөгөл гэртнэрэл хоол чана гэдэг үйлцсэн. Мах чана гэдэг чинь нэг хүүхэн байсан байхгүй юу. Тэр бас муцаглаа эрэхтэй өгөө. Бас аймгийн төв.
тэр байж ирсэн. Тэнд бэр орцоо. Доогроод нийлсэн. Тэгээд бүхэд багш нь болоо. Аа. Тэгэл ингэж идсэн цөмөрөө идэхгүй юу. Том утгаар гинтийн хоол цаадсан чи гинтийн санаад энэ чи нэг нь хулан шаарч өгөх юм. Сүйд нь ойлгож байгаа шүү дээ. Үйлссэн дараа. Тэгэл нөгөөдөлөө хөөгөөд нөгөө манай 10 мал айл даваачлаа нөгөө идэж чинь туугаад. Аа. За ингээд эднээс авсан байна та нар одоо юм аваад гэсэн чинь нөгөө отрын хамаалнуудыг аваад нөгөөдөл нь дуртай юмнууд авч байгаа чи энийг авна гэдэг. Тэгээд би газар дээр шийдсэн шүү дээ. Оо зөв. Тэгээ шүүхрээ бол олдохгүй шүү дээ. Тийм баг тий. Байхгүй тэгээ ялаа бол яваад байхгүй. Аа. Тэгвэл тэр залуучууд бол цаашаа ял мал юмд явуулаагүй тэгээд өрөө төлцөө тохиролцуулаад тэгээд хооронд тий. Тэгэл болсон. Яг яваа. Хоёр зайлгүй юм бол тэр хоёр надад ийм том явахт нэг нь том тоон төлдөөсөн сүү гэсэн. 10 литрийн том цогоор сүү гэж ийсэн. Аа. Тэрийг би санаад бол би хавал мэгтэл хөдөөний уус гар сайлгаж байгаа тийм. Улсууд ингэж бодвол тэгж илээ. Одоо тэр жамсруугаар байгаа гинлээ. Аа. Тийм. Гэр үрж байгаа гэсэн байна. Оо зөв. Сайхан гэсэн. Тэгээ та одоо энэ цагдаад ажиллах бүх барилдах энэ спортоор хичээлхээс гадна одоо оюуны бүтээл бас сайхан тойрвж шүлэг найраг бичиж зураг зурж тэгээ тэрүүгээрээ бас ингээд ном зохиолууд гаргадаг болтой мангийн тухайч ном гаргасан байх юм. Тэгээ сүүлд одоо энэ бас нэг ном гаргаснаа энд та авчирсан байна. Ер нь энэ таны хэд дэх ном байна? Номоо та нэг сайхан танилцуулсан. Тийм. Өнөр энэ. Энэ юу юм аа? Энэ миний ном бол энэ Монгол бичгээ сэргээн хөгжүүлсний 40 жилийн зориулсан ном байна. Аа. Тэгээд энийг би өөрөө биччихээд өнгөрсөн жил шүүд одоо 92-25 онд. Аа. Тэгээд энийг шивүүлэх газар олддоггүй. Одоо Монгол бичгээ шивээд хүн олддоггүй байна шүү дээ. Аа. Тэгээ аргаваар явж ирсэн манай найз Сэндижүү гэж одоо мундаг зохиолч юм биш үү? Долоорын Сэндижүү гэдэг өнөө. Тэгээ тэр маань найз маань нэг багш энтэй зааж өгөө. Тэгээ тэндээс нэг хүүхэд болж шивүүлж өрөөд. Аа. Тэгээ хэвлүүлсэн юм ном тус байгаа. Тэгээ энэ нэгдүгээр энэ 40 жилийн аавынхаа мэдээсээ 100 жилийн ойд Монгол үчиг заасан надад. Аа. Тэгээ аавынхаа номыг хөн дэлгүүрхийн төлөө бас энийг бодож хоёр үеийг бодож ингэж. Гол агуулга нь одоо ямар юм бэ? Энэ үндэсний бичгээ өөрөө сурахаар зүй хийгээд бага тойл гэж. Энэ бол эхлээд дөрөв дармал үсгээр байна. Бичмэл үсгээр тэгээ дөрөмтэйгээ тэгээ ардаа тойлттэй. Энэ ном байсан ба энийг танай хамт олонд одоо сураарай Монгол үчтэй хамт олон болоорой гэж өргөн барьж байна. За их гэлалаа тэгээ. Номын цагаан буйн дэлгэрэх болтгоо. Нэг хэсэг алгуулсан интернет бичсэн. Уулын мод шиг басаа урагшаа хаашаа мөчртэй. Угалц хээшиг уран. Унган Монгол хэл бичиг. Ховь алганы яланд нь ч холбоо залгуулж байсан хурдан бичгийн гайхамшиг хуудас хэмнэсэн босоо бичгээ. Алас холын гүүрэнд алав залгуулж явсан анхны үндсэн хуулиараа ард олноо сэргээсэн бичиг Оросын үсэгт дарагдаж олон жил хэлмэгдсэн ч одоох нийгмийн ачаар оюуны эрхээ сэргээсэн бичгээ гэж энэ гоё хэлсэн байна тийм. Та өөр ер нь хичнээн ном бичсэн бай. Ямар төрлийн ном байна таны номонд? Уран зохиолын номнууд байгаа да. Энэ хоёр нь мэргэжлийн ном байгаа. Зуудаа өхийн тухай. Анчны нэг ном бий. Тэгээ анчны хиймэр гэж ном байгаа. Яг ангийн хөгжөлтэй юмнууд болсон түүх юмнууд. Тэгэл эрүүл мэндийн хамгаалах тухай байгаа нэг ном бичсэн. Жижиг номнууд л да. Тэгээ 100 том. Аа. Тэгвэл юмнууд. Өөртөөгөө барилдаж явсан олон сайхан бүхчүүдээс ер нь хинтээ илүү дотн байв. Тэгээ хэнийг ер нь хамгийн их хүндэлж үлгэр дуурай лавж явдаг байв та? Одоо манай багш өвгөө гэж байна. Өвгөө гэж хамт олон жил бэлтгэл сургуулиусан насан тогтох багш байна манай Хөдлөрийн Баатар. Аа. Насан тогтох багштайгаа их сурсан, их чимэд сурч авсан. Ахаа нь одоо дүүсайхан дамдын шарив багш надад чөлөөт бүх зааж ирсэн. Ерөөс чөлөөт төхөр барьж бас төрүүлж барьж ирсэн шүү дээ.
Улсын аваргад уу? Тэгээ юугаар улсын аваргад оруулдаг байсан. За. Ардын харим сэтгүүлийн нэрвэн тэмцээнд би төрүүлэлийн одоо бахад одоо чөлөөтийн сайн боксүүд бахад боор гарцгаа тийм шин эдүүс чөлөөтөр нухсан шүү дээ. За. Үндсэн тэмэрчтэй. Тий. Тэгээд баянаар загнал та нар самбын хүн дийлэхгүйгээд тэдүүс загнаж илээдэг байсан. Тиймэрхүү байлаа. Тэгэл дамжин ширвэгч тэр байсан бол чөлөөтөр ширвсэн бол явгал байсан гэж боддог. Одоо гарын бэр гайгуулахад чөлөөт гараар явдаг гэж чөлөөт бол. Самжууд нь бол хөмрөө тохой болоод явцдаг. Тийм юм байна. Тэгээ энэ олон вакцины буйнтоо тэгээ одоо гадаадын вакцинаас их юм сурсан шүү дээ. Тийм үү. Тэгээ одоо Япон, Мексик, Унгар, Герман вакцин мундаг юм сурсан. Манай багийнхан бол. Германд 3 жил дараа нь бэлтгэл сургууль хийж хамтарсан бэлтгэл хийх үү тий? 3 жил дараа л очсон. Тэгээ би германчуудаас юм сурсан. Тэрнээс хойш би Евроос медаль их авсан. Тий. Одоо яг онцлог нь юу байгаад байдаг юм бол тэр Германы бэлтгэл сургууль шар өөр. Одоо манай Монголын бие халаалт гэж одоо бараг нэг цаг шугын болдог байхгүй юу? За. Тэгээ үсрээл 30-40 минут. Ингээд бүх эртнийг халаагаад нэг тэрүүн дээр халаачдаг байсан юм байна. Тэгэхээр Германы бэлтгэл сургуулиуд ерөөсөө тийм бие халаалт хийхгүй. Сайхан сонгуульт хийгээд мэх давталтаар нь бие халаачдаг. Тэр чинь цаг хожиж шүү дээ. Тийм байна тий. Цаг хожиж нэгдүгээр хоёрдугаар хүчээ ашиглаж чинь тэр 9 шидийн үед махаа идэхгүйгээр. Тэр шинэ эхлээд би чадал дээр мэхээ сурчдаг байхгүй. Тиймэрхүү араас нэг байна ялгаа. Тий. Солонгосууд болохоор нэг мэхэн дээр 2-3 багш байгаа шүү дээ. Хөмрөөний багш 3 байгаа. За. Янзаар. Ингэж хөмрөнө гэдэг. Тий хэлбэрээр. Тэгэхээр одоо тэгэл хүн олон хөгжилний илүү байна л та. Манайд бол нэг л багш тэр хон хариулж явах шиг тэр дунд явж шүү дээ. Юугаар хаана юу болж байгаа ч мэд юм шүглүүлээ. Тэгэхээр нэг хөмрөөний үүрээний багш тустай. Утгааны багш гэж байна. Тий, байна. Тэгэл суулааны багш гэж байх үтэй гадаад л. Манайх өөрснөө суулаа галзаад. Тий. Тэр одоо та бас энэ бүхийн төрлүүдээр гадаад дотоод тэмцээн оролдоонд орж их спортоор хичээлж явсан хүний хувьд ер нь гадаадад байдгүй зөвхөн энэ Монгол хүүхэд байдаг мэх гэвэл одоо тийм их байна уу? За энэ бол өстэй яг Монгол хүүхэд л байдаг өөр төрөлд байдгүй шүү гэж хэлжмээр юм. Яг одоо манай самжуудын төрөлд бол үндэсний хөөс бол тэр тонгороонууд л байна л да. Тонгороо гарын суулаа байж болно. Одоо хонгодоо байж болно. Манай үндэсний бүхий мэх таарад байгаа байхгүй тэр үуч чинь. Хөлд ордог байх. Хутгаа байж болно. Тэднүүс чинь нөгөө үндэсний бүхий мехнүү таарад байгаа. Тэгэхээр манай үндэсний хөл их агуу том байгаа биз. Аж орны дийцэд нь шүү дээ. Ямар ч барилдаан дээр тий барилдчихад боломж юм байна. Тий. Тийм юм байна гэж би бодсон. Таны ерэн цаг үед их вяртай хүн одоо хад аваргыг хүмүүс ярьдаг. Ер нь таны барилж үзсэн хамгийн их вяртай хүн хэн байсан? Би яста наач соёлтой асууд. Би хэдэн дэмдээ одоо цэргээс халагдаад нэг удаагүй байсан юм. Одоо ноёны өөх гэдэг нэг дээрүүд чимэд дорж байгаа гэж юм биш үү? Ноёны өөхөд тоглодог. За. Нэг одоо тэгэл нэг улаамалгай тэр гардаг зүйл ноёны өөхөд хянуун дээр гардаг аймаг жигмэд дорж байгаа гэдэг. Охин нь одоо энэ төлөв завхны хүн гэсэн үү? Мэдхгүй нэ. Охин нь одоо яруу найрагч Монгол телевизэд байдаг байсан одоо нэрийг би мартчихад байна. Тэрний аав байхгүй. Тэгээд тэр үнтэй би нэг цагаан сараар барилдсан. Тэр ч өн базал яваад. Тэр аймаар. Юу муухад юм уухаас аймаар юм байл. Би их удаа барилдсан. Яг нэг залуугийн тулдаа нэг юм хайсан. Энд зөв өн матгал явчихсан. Тэгээд би тийм бяртаа ерөөс үзсэн. Тэр завхны алдар хааны хүн баг. За тийм баг. Мэдэж гэнэ үү. Охин нь телевизэд байдаг
гээд нэг Тий улсын начин гэхээр тэр хүн л Тий. болов гэж бодоод. хянууны ноёны хөхөд тоглосон. Аа Тэр чи ямар хянуу үлээ? мэдгүй би одоо тэр киног нь бол сайн мэдэхгүй л байгаа. Амар бүдүүн мэдээд тэгээд унцгаар гардаг юу нэг. Ардын шиг автоматч. Ямар ч байсан нэг тим хүнтэй байж. Тэр үсгэд би яртай хүн ерөөс үүсэх. Аа Тэгээд баянаарын тэр хүний шиг байхгүй л тэр тосох юм байлээ. Алуулан галцсан гэдэг. Тэгээд баян мөн хавргаар гарч мундаг шүү дээ. Синжигнээс нь суулж байгаа энэ тэр баянаар бол агуу өртөө шүү. Сайхан байлдаг байсан. За тэгээд үзэгчтэй энэ удаагийн маань дугаар бас ингэсийгээд өндөрлөх тийшээ хандаж байна. Нэвтрүүлгийн маань авийн тэтгэгчээр бетон зурмгийн Ремикон компани хамтран ажиллаж байна. За мөн одоо авийн тэтгэгчээр Utopit компани авраг аршамс хамтран ажиллаж байна. За тэгээд одоо сар шин болох гэж байна. Тэгээд манай нэвтрүүлгийн маань эрхэм зочинд одоо Utopit компани хамт олон юм гарын бэлэг өгүүлсэн. Тэгээд энэ сайхан аршаан болон одоо Utopit компани бусад бараа бүтээгдэхүүнүүдийн дээжээс байгаа. Та тэгээд энэ сар шинийн өдрүүдээр энэ сайхан аршааныг хэрэглэж одоо хоол буузаа сайхан шингээгээрээ. Шаардсан бол ууцад зүгээр юм байна. Ер нь шар сайн дайлдаг гэсэн шүү. Тэ. Цаг юм байна. Тий тэгээд одоо дотор өвддөг улсууд байх юм бол бас санал болгоход. Тий. Тийм ээ. Тэглгүй яг одоо аршаан юм чинь тэгээд гоё л доо. Тэгээ байгалийн одоо олон төрлийн эрдэс вэдсээр баялаг энэ сайхан бүтээгдэхүүнийг бас та сайхан хэрэгжилж заншаарай гэж даарт өмнө уриалгах байна. За тэгээд үзэгчтэй нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Эрхэм одоо сайхан заан та өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж сайхан ярилцсанд их баярлалаа. Тэгээд одоо таны үр удмаас олон сайхан цолтон цуутан бөхчүүд төрөх болтугай танд одоо эрүүл энх байж урт удаа наслаарай гэж өрөөх байна. Баярлалаа. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяр та үзэгчд.